Бахарата нэртний нэтгийн алдар таан бөгөөд түүний удмаас Куро гүрэн үүссэн гэж үздэг. Махабарата туйл нь түүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд энэтхэгийн соёл түүхийн чухал бэлэгдэл болдог. Бихишман Шантонагийн хүү Куро удмын хамгийн хүндэт ахлагч. Тэр хаан ширээнээс сайн дураараа татгалзаж насан туршдаа үнэн шударга тангартай үнэн байх амьдралыг сонгосон баатар юм аа. Виса бол их мэргэн Махабарата туйлын зохиогч юм. Тэр Панду Дихириташра хоёрын эцэг бөгөөд Куро удмын хувь заяанд гүн нөлөө үзүүлсэн оюун санааны удирдагч юм. Дихитраш нь сохор хаан бөгөөд Кауруудын эцэг юм. Тэр хөвгүүдээ гих хит өмөрч шудраг бос шийдвэр гаргаснаар их дайныг өдөөсөн дүр юм аа. Панду нь Хистафорын хаан Пандуудын эцэг. Тэр шудраг зоригтой байсан ч хараалын улмаас хаан ширээнээс хол амьдэрсэн эмгэнэлт хувь тавилантай дүр юм аа. Гандхайр нь Дихитрашны эхнэр. Тэр нөхрөө хүндэтгэн нүдэ боож амьдэрсэн. Тэвчээр үнэнч байдлыг бэлэгдэл болгосон эмэгтэй юм. Кунтийн Пандугийн эхнэр. Пандуучуудын их. Тэр ухаалаг зоригтой эмэгтэй бөгөөд хүүхдүүдэд шудраг төвсөртэй хүн болгон хүмүүжилсэн. Мадрийн Пандугийн хоёр дахь эхнэр. Накула ба Сахидагийн их. Тэр даруй үнэнч зан чанараараа онцлог юм. Дөрьят хаан нь Кауруудын ахлагч гол сөрөг юм. Тэр атаархуу эрх мэдэл дуртай зангаасаа болж Пандуудаа дайсагнаж их дайныг эхлүүлсэн. Каурууд нь Дихитрашийн 100 хүү. Тэд эрх мэдэл хаан ширээний төлөө Пандуудаа тэмцэлтэнд бөгөөд шудраг босын бэлэгдэл болдог. Ютхиштра нь Пандуудын том ах. Тэр үнэн шудраг ёсыг дээдэлдэг ёс суртахууны бэлэгдэл болсон дүр. Бихема нь асар их хүч чадалтай зоригтой баатар. Тэр шудраг босын эсрэг тууштай тэмцдэг Пандуудын тулгуур хүч юм аа. Аржуна сум номын агуу баатар Пандуудын хамгийн чадварлаг дайчид. Кришна түүний зөвлөгч байсан бөгөөд Бахавата Гита сургаал түүнд айлдагддаг. Накула гоо үзгсэн ээлдэг зангаараа алдартай. Тэр морин уур чадвартай, үнэнч даруй зан чанартай. Сахатева нь мэрэгэн ухаан зүн бэлгтэй. Тэр одон орон зүн совингоороо ах дүүстэй тусалдаг. Кришна нь Вишу бурхны хувилгаанд туйлсан оюун санааны төв дүр. Тэр шудраг ёсыг хамгаалж Аржунд гүн ухааны сургаал өгдөг. Драпади нь Пандуудын эхнэр. Тэр нэр төр тэсвэр хатуучлын бэлэгдэл бөгөөд эмэгтэй хүний шудраг ёсны төлөө тэмцлийг илэрхийлдэг.